Баярлалаа шүү чамтай баярлалаа. За. Ичгээ доочгоо жимсэн тамч явж жирэмсэн болоод ирж ич гэх шиг. Өнөө нэг юуны дуу идэг чинь жигмэн тогмод тий. Гэхдээ тэрний дуугаар дуулцгаагаад алга тушаал зөв цоокодын төв галзуур чинь дунд нь зүгээр. За намайг Лусан доржийн доршним гэдэг жүжигчин мэрэгжилтэй найруулагч. Намайг Ичин Нороо гэдэг. Би хөгжимчний мэрэгжилтэй. Өгөнтэйгээ хандлаад 47 жил болж байна да. Онд Дахны залуучууд театрт ажилласан да. Одоо би ч сэргээс халагдсан нэлээд бас нас явцсан 25 6 7-оор шахацсан харин тэр үед азуулж урлагийн барига дээр явуулсан бид 45 хоног өмнө говь донд говь явуулахгүй зээл 130 гэдэг ачааны машин дээр жил гарan бид тэр чи ичка нэмхэн доочка хоёр ингэдэг тэгдэг гай бүр сүүлдээ байгууллагын даргаас аваад манай жижүүр нүртэх юм болсон. Тэгэл ер нь тэгж л ихсэн дээ. Тэгээд 1976 оны 4-р сарын 1-нд би анх илэрхийлсэн. Би чамд сайн гэж ягтаа одоо театрын гадаа болсон тэгээд дээр нь нөгөө хараа зочдуудын гадаа болсон тэгээд Уучин дарахнаас шин дархан хүртэл явсан хамтдаа явна доржим ингээл тэр ачааны машин дээр байгаа тэр жүжигийн тэр бүх ширэм тэр юмнууд буулгаа тэр хамгийн артад ерөөсөн машин бүх юм ачцсны дараа хөлөө онжуулчихад надад энэ яас их ажилсаг залуу вэ гэж харж ирсэн. Бид тэр тэгтээ төвөрлж үздэг. Жишээлх юм бол Хиймэр киног үзсэн, Монгол гэдэг киног үзсэн, Хоёудаа дуулыг үзсэн. Өөрөө зочхон тийм сорчиж хүмүүсийн ярианд ороод ингээд энийг хаягтайхан маш хоёулаа үзхүүгээд тэнгистэй очиж хай үздэг байхгүй юу? Харамсалтай тийм дандаа залуучууд хамгийн өгш нь битээр үйж шин. Миний багхуу Адарт морин хуурч Шинцэг генийг одоо бүгдээ дэлхийн мэднэ, тийм ээ? Ухаан хамтлаг, домог хамтлагын морин хуурч. Дэлхийн одоо 60-аад орноор явсан ийм ондог одоо морин хуурч байна. За Шижирмаа гэдэг ирчин байгаа. Улаанбаатар театрын гоцол хөгжимчин, уртын дуучин. За манай хамгийн том хүү Шинбаяр. Тий Америкийн Атланта хотод цэргийн сургууль төгссөн. 084 дугаар ангийн захирагч, хорон захирагч, хурандаа Шинбаяр гэж байж байгаа. Одоо нэг итгэн сарын өмнө тэтгэвртэй гарчлаа. Тэр 3 хүүгээр багтдаг, төрөөсөө ишин баяртай. Айлтай шүү чамтай баярлалаа. За. Ерөөсө хайраар л одоо бүхэл амьдрал эргэн тойрон одоо уулзаж учирч байгаа найз нөхөд болон тийм ах トゥ эргэн тойрон бүх хүнд л хайраар өгжээвэл одоо эн чинь хамгийн гол чухал юм. Тэгэхээр би хайр дууд аягүй дуртай. Амьдралд хоёр юм их зөв сонгох хэрэгтэй. Нэг нь мэрэгжил, нөгөөх нь ханиа сонгох. Зөв. За тэгэхээр одоо бид тэр юм тоглоом тоглох юм байна. Тэгээ энэ дотор үг байгаа юм байна. Би их мэддэг бол одоо чиний юм дандаа зөв таахна шүү дээ. Би нэг 47 жил суусан чинь нэвтрээ мэд. Энэ хүн бол шүү дээ. Гэртээ кино үзэх тун дуртай хүн. Намайг мэдээ үзүүлдэг байхгүй юу? Зөв таасан байна. Тэрл магтаал гэсэн хоёр юу байна. Энэ дээр болохоор зэрэг би юунд дуртай? Магтаалд дуртай. За ястай голоор нь хэллээ. Адал явдал инээдмэн гинэ. Адалт явдалт их дуртай. Зөв, адал явдалтай кино үзэх дуртай. Яг тийм мөн үү? Мөн ястаа зөв. Би нэвтргийн мэднэ. Гараар бичсэн загтал гэж байна. Энэ гинтийн бэлэг. За энэ дээр чинь болохоор зэрэг гинтийн бэлэгт дуртай да минь өө. Эндэ. Тийм. Гинтийн бэлэг гараар бичсэн захаа. Манай хүмүүс шууд бэлэг. Зөв хэлсэн шүү. Ястаа маш зөв. За энд инээдмийн гэж байна. Тэ? Энэ болохоор зэрэг адлын явдал гэж байна. Тэгэхээр зэрэг манай хүн инээдмийн юутай гэж бодож байна. Яагаад гэвэл манай өөрөө жүжигчин хүн. Тэгээд нэг юм хошин шог инээдмийн ийм юмд дүрт их дуртай. Яг зөв. Маргаан баг. Магтаал тэрвэрч бараг л хоёуланд нь дуртай да. Магтаал дуртай. Зөв. Тэгэхээр залуу байхтай бол энэ кино театрт их юм үзэх дуртай байсан. Одоо сүүлийн үед гэртээ сууж юм үзэх их дуртай болоод байгаа. Гэртээ би зохиол бичдэг байхгүй юу? Зохиол бичдэг. Над 200 зохиол байгаа шин. Бидний бичдэг гэртээ дуртай. Бараг одоо цусны шинжлэх гэх юм бол хоёулаа ойролцоо гарахаар шинжтэй болчихдог шин. Тэгтээ одоо нягтарш нэг зүгт харсан
нэг гэмэл болт юм байна. Энэ бол цол бүхэл бүтэн нэг амьдрал. Хандаа хайртай шүү чамдаа их баярлж явдгаа. Уртнаас л удаан жаргаж өр хөөхөд хань намаага жаргаагаарай гэж хүсье да. За баярлалаа. Хайртай шүү чамдаа. За. Люк ТV биднийг ганцаар дуулахгүй. Баяртай. Хайртай шүү. Баяртай. Хайртай.